За. Сайн уу хичээ? За сайн уу. Өглөөний минь өнөөдөр Сумьяагинда хонсон 2 дахь удаага ирж хонж байна. Тэгээд энэ манай Сумьяагийн амьдардаг хот болохоор Сөүлтэй ойрхон цоо шинэ хот. Тийм ээ? Тий. Цоо шинэ хот. Тэгээд манай Сумьяа өөрөө тайлбарлах байх. Тэгээд цаанартаа бас өөр улсын хөгжлийг тэр дундаа энэ хотхныг танилцуулъя гэж бодлоо. Бүгдээрээ тэгээд өөрсдөө энэ салбарын хүмүүс байвал үзээд жишээ авах юм байвал аваарай. За тэгээ ер нь бүгдээрээ сонирхъя. Энэ яг одоо хотхных нь хажууд байгаа үйлчлэгээний цэгүүд. Тий. Энэ ингэдэг үү? Одоо жишээл кофе шопт байлгалаа гэхэд нэг юм уу хоёроос дээш байж болохгүй гэсэн зохион байгуулалт байдгүй. Бага одоо энэ шигээ жишээлбэл зөвхөн CU ганцхан ширхэг орж ирнэ. Цаанаасаа нөгөө юугаа төлөвлөхдөө CU ганцхан ширхэг, өсчин ганцхан ширхэг. За дээрэс нь юу? Одоо үл хөдлөх зарах газар, за кофе шоп, кейкний газар гэдэг ч юм уу те бүгдээр ингэ зоочдөг. Ер нь бол давхцдаггүй байхгүй юу? Гоё. Тэгэхээр бизнесээ булаацлахгүй тий. Тэгсэн мөртлөөсөө бүх хүмүүст хэрэгцээтэй зүйл байгаа юм. Тэгээд энд ингээд бүр бүх юм шин, дэлгүүр доторх бүх юм шин. Одоо энэ нэг гоё алдартай мега кофений газар тий. Тийм энэ бас саяхан нэгцэн. Энэ хавьдаа л ганцхан юм шиг байгаа. Хүмүүс бүр аим ингээд оочлол уудаг. Тэнд одоо шинэ хотхон дахиад баригдаж байгаа. Тийм шиг ингээд бүр тэр чигээрээ энэ бол орцсон. Энэ тэр цаатлын тэр цагаан, тэр шаргал хэдэр бас танд шинэ хотгоо. Одоо ороогүй 9 сард дараа жилийн 9 сард орно гэж хэлчихсэн. Тэгээ бас дунд сургууль, бага сургууль, ахлах сургууль гуруулаа нэгдэж байгаа. Заавал байх ёстой тий. Заавал байх. Яг нэг тэдэн одоо радиус гэдэг юм уу тий ийм байх ёстой гэж байд юм шиг байна тий. Тийм. Гоё. Тэгээд сургуулиуд нь баригдаад одоо ерөнхийдөө бол ашиглалтанд ороод эхэлсэн байлээ. За тэгвэл одоо би Сумьяад өөрийнхөө микрофоныг шилжүүллээ. Сумьяад гоё тайлбарлаад яв. За энэ хот болохоор ерөнхийдөө улсаас нь одоо залуучуудыгаа дэмжиж тэгээд ийм залуу гэр бүлийг одоо энэ хоттой ирэх юм бол хүүхд гаргах юм бол улсаас нь одоо хэдэн сая төгрөг ч гэдэм хэдэн сая вон ч гэдэм тийм юм төсөвлөөд тэгээд шууд ингээд залуучууд амар хэрдэг хот байгаа. Ер нь бол хүүхдүүд маш ихтэй хот. Хүүхдүүд төрж өсөхөд маш боломжийн хот гэж үзэж байгаа. За тэгээд дээрэс нь энэ хотын гол онцлог нь юу вэ гэхээр маш том үйлдвэрүүд одоо Samsung, LG гэл том үйлдвэрүүд нэлээд төвлөрсөн. За тэрийгэ дагсан ажилчид нөгөө хотын төлөвлөлийг салгах гэсэн, задлах гэсэн ерөнхийдөө улсын бодлого нь бол явагдаж байгаа юм хот байгаа. Тэгээд том үйлдвэрүүдэд ажилчид нь дагаад ирэхэд гэр бүл болоод хүүхдүүд нь ингээд дагаж ирээ. Дээрэс нь эндээс одоо мөнгө төгрөг те тусламж энэ төр үзүүлэнгүүд залуучууд одоо маш их энд ингэж ирж амьдрал сууршиж байгаа юм хот байгаа. За тэгээд төв хаалга нь бол ерөнхийдөө энэ гаражны хаалга нь ямар гоё юм. Тийм үү? Энэ зарим нь ингээд зөвхөн зочдод зориулсан хаалга. Зарим нь болохоор зөвхөн иргэдэн өөрсдөө ингэж ордог хаалга. Тэгэхээр гадны машин хамаагүй орох боломжгүй гэсэн үг. Бид нар машинаа бүртгүүлээд тэгээ шууд бидний машинаар онгоогоод гадуур орох хүмүүс нь болохоор тэндээс дахиад нөгөө дотгошоо холбогдож байгаад ордог юм. Зочдоо. Тийм, зочдоо болохоор заавал оршин суугчид нь хилжээж байна. Бүр ингээд ямар ч өөдгүй зүгээр шоу өрөө тавьсан юм шиг юм гоё байшингууд байна. За тэгээ баг энэ дотроо ингээл эндээс гарахгүй амьдруул тэгэл ер нь нэг амар гоё мэдрэмж. Нэг тийм тайван тий. Тийм байна. Тийм багаз. Орой гоё юусэн дээр эртэд ирэхэд орой бүр алхаал, оройн хил тойроход бүр зүлэг болгон дээрээ гэрэл тавьчихсан. Тийм. Тоглоомын талбайг үзээд даа. Тоглоом ямар гоё. Ер нь л хүүхдүүдээ иргэдээ гэсэн дэмжсэн тийм орон. Материал нь гоё юм. Гоё юм. Энэ материал нь гоё. Тэг цэвэрхэн. Тийм аз. За бүх төрлийн тоглоомууд байна. Тэг үйлдвэрлэгч улс өөрөө гоё юм аа. Бүх юмаа хийгээд тавьчихна. Энэ айгу гоё юм аа. Зөөлхөн багаз. Зөөлөө. Хүүхдүүд унсан ч гэсэндээ бишдэхгүй. Тий. Тэгээ энийг ингээд хийсэн юм ямар ч нөгөө залгаа байхгүй байгаа хгүй. Монголд ингээд хийснийг нь харсан чинь ийм дөрвөлжин залгааг залгачингууд нөгөө дөрвөлжингууд нь унчтiin билээ шүү дээ. Тэгшдэг байхгүй юу? Наа чи үсэрдэг нөгөө нэг юу? Jump гэх юм уу? Шинэ бороо орсон юм а да. Тийм багш байна те. Жохон чихтэй байна. Чихтэй тий. Амар гацтэй. Сэрэгчлээ. Энэ ингэдэг аахгүй юу?
Хүмүүс ингээ гоё юм санаачлал хийн штэ байгууллага, компаниуд те. Тэгэхэд нэг хүний алдаатай юмнаас болоод юм зэгцгүй харагддаг те. Тэгэхээр тэрнийг наасан хүн төлбөр байгаа байхгүй. Тийм байна тий. Би нэг сайн нэг саяхан нэг бичлэг үзсэн чинь бүх нөгөө тоглоомын талбайны юм дөрвөлжин салаа унтсан. Тэгээ бүр тэр нөгөө юуныхын хүн хатаасаар ирж хатсан гэд тэгжсэн. За тэгээд тий энэ болохоор kids station гэдэг одоо хүүхдүүдэд өглөө энд бүгдээрээ ингээ хасраад эндээс автобусан суулгаад цэцэрлэг сургууль руу ингээд явуулдаг. Энэ дээр бол ерөнхийдөө хүмүүс нь ирээд хүүхдүүдээ энд гаргаж авчраад хүчин гэсэн үг. Тэгээ орой эндээс тосоо авчина. Хөрхийн даарахгүй. Тийм заавал очиж авах шаардлага байхгүй тий. Ямар хөрхийн. Ингэж хин шүү дээ. Нэ энэ яг ингэж зогссон. Тэгээ бүр air conditionтэй 100 air condition асаачна. Сэрүүхэн тий. Сэрүүхэн. Өвлөн болохоор дулаахныгаа асаагаад. Энэ ингээд ногоон байгууламжаа хүртэл гоё шийдсэн байгаа байхгүй тийм үзэсгэлэнтэй. Харахад бүр ингээд дээш нь оолаад ингээд яг нэг ууланд явж байгаа юм шиг мэдрэмж төрхөөрөө. Тэгээ энийгээ ерөнхийдөө саяхан зассан энэ чинь баахан хүмүүс ирээд бүгдийг ингээд нөгөө хэлбэрт оруулаад хайчлаа. Зэрлэг мэрлэгийг бүгдийг аваад. Тэгэд бүр төрөл бүрийн ургамлууд байгаа байхгүй юу ногоо ургамлууд. Энэ хараа ямар хөөх. Ингээд байсгаал жаахан явж байгаа л сандалнууд ширээ. ийм гоё тэгэл хашлага энэ төр хийгээл. Тэгэл нөгөө ийм 50 орчинд амьдраад ирэхлээр хүн ч гэсэн өөрийнх нь ерөнхийдөө сэтгэл зүйч гэсэн айгуугаа тайван болоод тий стресс нь бүр байхгүй болоод тэрнээс бид нэр одоо сөүлж жишээлбэл ингээд ийм үнээр одоо энд амьдарч байгаа үнээр сөүлд ингээд жоохон хүнд байдалтай амьдраад байгаа хгүй хамаагүй жижигхэн байранд дээрээс нь ингээл юу нь бол одоо өгж байгаа мөнгө нь бол баг ижлэхэн зав ямар ч ялгаа байхгүй. Тэгсээр нэ орчин нь хэмжээнд бага орчин нь амар стресстэй шүү дээ сөүлчин бас л их хүн амтай. Тэгэхээр ерөнхийдөө жоохон хүүхд гарах гэж байгаа шинэ гэр бүлүүд бол ингээд жоохон зайдуу байх юм бол илүү гоё. Тэг ингээд төрөөсөө хосуудад боломж олгоч. Тийм хосуудад боломж олгоод бат суурьтай амьдрах тий тухтай байх, стрессээс багасгах тэнгуүтлээ нөгөө сөүлийн бөгөлрлийг багасгах. Тэгээд нөгөө энд ажилладаг хүмүүст бас боломж олгож ийн гэд. Тэгэхээр төрийн бодлого гэдэг ийм гоё хүчтэй байгаа үз. Жинхэнэ төрийн бодлого гэж энийг хэлэх баха. Тийм үү? Тэгээд хамгийн гол нь төр нь яагаад ингэж иргэдэд хүндлээд иргэдийн төлөө одоо ажиллаад хийгээд байгаа вэ гэхэлэр иргэд нь сайн зөв шаардлага тавьж чаддаг байхгүй юу? Тэгэнгүүт иргэд одоо төр нь өөрсдөө ингэж хүндлэхээс өөр аргагүй иргэдээ. Тэдний хэлсэн, ярьсан бүх юм хийж өгөхөөс өөр арга байхгүй. Тэгэхээр хийхгүй байх юм бол тэрэндээ ха төлөө тэнцээд байгаа байхгүй эднийхэн. Одоо нэг юм нь болохгүй болчих юм бол тэгээ шууд санал хүсэлтээ өгөөл энийг янзл тэрийг янзл гэдэг юм. Тэгээд улсын ажилчид гэж яддаг шүү дээ тий. Тэд нар бол зүгээр иргэдээ бол тултал нь ингээд хүндэлдэг. Бид нар хизээч тэр хүмүүст муухай үг хизээч уурлаж болохгүй. Тэгэхээр чи аргадаж харьцдаг. Дотроос сэтгэл нь ингээд гоё зөв суурийг тавьчих байгаа байхгүй төрийн байгууллагын ажилчдыг ингэх ёстой, иргэдийг ингэх ёстой, хүндлэх ёстой гингүүд тэр хүмүүс чинь цаанаасаа ууралж чадахгүй ингээд сурсан тий сэтгэлдээ ингээд гоё юм бий болгочоод миний ажил бол арт түмэнд үйлчлэх ажил гэдэг аюусаа ойлгочихж байгаа байхгүй. Тийм. Тэгэл жоохон ингээд хүлээж мүлдээгээл сууж муугаал ингэнгүүт чинь уучлаарай та ингээд жоохон хүлээж байгаарай гэж ирж мэрээ тэгж хэлдэг. Бүр тийм зориултын ажилч хүртэл байдаг гэх юм уу? Гоё дэмжээ те. Энд чинь хувийн хвшлээ бас дэмжиж байгаа байхгүй юу? Тийм. Тэ? Шинэ байшин барилга бариад ингээд тэгээ стандартын заагаад өгчгөр нөгөө хувийн хвшлээ гэж яг хийдгээрээ хийн. Хувийн хвшлийнхнийгээ хайрлж яваарай, төрийнхнийгөө хайрлж яваарай гэж. Энэ ямар гоё орчин бэ? За энэ ингээ ээж нэр. За. Гоё ингээд хүүхдүүдээ салхилуулангаа. Тэр дотор бас юу бууд энтер тавиад, экон энтер тавьсан. Ерөнхийдөө хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг гэсэн гэх юм. Энэ хоёрын зэтэй сайхан тоглож байна. Одоо гэртээ ч цагаан өнгийн юм тавихад хэцүү байхад энэ гэхдээ жоохон нөгөө арчлах жоохон хэцүү юм шиг санагдаад байгаа маа надад. Гэхдээ тэд нар яахгүй байгаа байхгүй юу? Хэцүү гэрээр тавиад байгаа. Тийм бааз. Тий. Манайхан ч дийдэг штэ. Одоо эмнэлгийн коридорт телевиз тавьчих яах нэг нь эвдээ авчин, нэг нь аваа явчин гэдэг. Тэгэхээр бид нар ингэж сурах хэрэгтэй юм байна. Энэ хэсэг ямар гоё юм бэ? Усан хориглоор нь шөндөө гоё юу? Ерөнхийдөө өдөр ажилтیں۔ Одоо арай л болог байх шүү байна. 5 цаг хүртэл ажиллачаал. Өнөөдөр ажлын өдөр. Тий өнөөдөр амралтын өдөр. Амралтын өдөр мөн. Тий. Өнөөдрөөс эхлээд ингээ амарчиж байгаа байхгүй юу?
Нөгөө чусогийнх нь амралт эхэлчихэж байгаа. Өөцөн баяр. Та бүр жаргадах юм. Харин ингээ цаанаас сэтгэл. Цаанаасаа. За. Бүр ингээд хэлэх гоё болтохгүй юм. За ингээ нэг бүтэн тойрчээ. Оо за тэгээ. Одоо энэ нэг улаан барилга болохоор цэцэрлэгийн өмнөх насны монголоор тэрийг ч одоо юу гэдэг юм. Өөр жоохон нэг настай, хоёр настай хүүхдүүдийг байлгадаг цэцэрлэг гэх юм уу? Ваа, тийм үү. Тий. Тэгэл өглөө одоо би нэг настай болоод жоохон алхаал ирэнгүүт нь жишээлбэл шууд ийшээ өгчин гэсэн үг. Оо ямар. Тэгэл ажил төрлөө, тий ажил төрлөө зохицуулаад одоо байж байгаа л орой орчин бүрдүүлээд өгөхөөр залуу гэр бүлүүд гоё ирээдүйн баталгаатай байна. Хоорондын харилцаа сайхан байна. Санаа зовох юм, стресстэх юм бага байна. Тэнгүүтлээ чи өчигдөр хэлжсэндээ Солонгост ер нь орон дэлхийд даяар ингээд нөгөө гэр бүл зохиох багасаад байгаа. Тэр чинээгээрээ хүүхэд гаргах нь бүр багасж байгаа тий. Тэгэхээр нөгөө залуустай ийм гоё орчин бага үнээр худалдаа авалтын одоо төлбөрийн маш гоё уян хатан нөхцлөөр ингээд санал болгоод амьдралын чанаржуулж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс чинь сууж ийн, гэр бүл болж ийн. Тэгэхгүй бол яа гэв Солонгосын тэгэл эргэтэй бүх юмаа даагаал. Ер нь тийм ойлголттой орно шүү дээ. Тий. Тэгэхээр чин тэрнээсээ за би тэгжсэнд орвол нэг өрөө байр төрөөслөө зүгээр амьдрий гэдэг хүмүүс их болчиход байгаа. Тий, ер нь бол тийм болчиход байгаа. Тэгэхээр тэрний бүр ингээ улс нь мэдээд байна шүү дээ тий. За одоо яг ингэж шүү энийг ингэж зохицуулъя. Тэгээ энд ирээд амьдрах юм болов амьдраад төрөхөд мөнгө өгд юм уу? Төрөхөд нь одоо гадаад хүмүүст бол нэг 3 сая орчим вон өгж байгаа байхгүй юу? Одоо зүгээр эхний ээлжинд төрсэн сая, за хүүхэд гаргасан гээ 2 саяг 3 сая вон өгдөг. Улс одоо өөрсдийнх нь иргэдэд болохоор 10 сая 20 сая вон зүгээр ингээ өгчдөг гэдэг. Нэг хүүхэд гаргуул 10 сая, 2 хүүхэд гаргуул 20 сая ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө шууд юу амлцдаг. Тэнгүүд хүмүүс нь шууд тэр хот руу нэрж хүүхэд гаргаад байгаа байхгүй юу? Ямар гоё. Энэ ингээл хаасайгүй сандал тоглоом. Гоё ногоон байгууламж. За чи өөрөө мэдээд яваарай хөө би. За тэгээд Сөүлд бол баг ийм хүүхдүүд харах амар хэцүү байдаг. Тэнгүүд энд ингээд хаасайгүй хүүхэд, нохой айгуу ихтэй. Хосоод. Тийм. За энэ болохоор юу вэ гэхээр хогоо хайдаг газар нь. Бүх ингээд хоёр байр болгоны доор ийм хог хайдаг газар байгаа байхгүй юу? Тэгээ энэ дотор энэ гэхдээ яг юу гэнэ? Тэр шиг явах юм бол яг ажиллаж байгаа юм байгаа. Бүгдийг нь ялгаж хайдаг. Бүх хогоо ялгаж хайдаг заяа. Пластик өөртөө ялгаж хайна. Бүр нөгөө нэг идэх юмны хог гэж байдаг шүү дээ. Тэрийгээ хүртэл бид мөнгө төлж хайдаг байхгүй юу? Юу агаад? За энэ цэцэрлэг байна. Хүмүүст ч амар тий. Тийм. Ингээ бүх юм шатандаа зэгцтэй л байна. Энэ ч гэсэн одоо хогийн цэг байна. Энэ байрны хогийн цэг. Би бол надад чи амрах талбайг л. За энд дахиад нэг хүүхдийн тоглох талбай байна. Бүр хол ирж тоглохгүй нэ шүү дээ тий. Байшнасаа гараад хэдэн байшнынгийн донд. Энд бас яг нэг арай нэг санийхаас арай нэг өөр мэдрэмжтэй гэх юм уу? Тэр ер нь ногоон байгууламж бол сайн шийдэж өгсөн. Энэ тэгэл мэрэгчлэтнүүд ирж ажилладаг шүү дээ тий. Тийм ерөнхийдөө бүгдээрээ хүмүүс нь мэрэгсэн компани баг нь ирж юм тий. Энэ бас шал өөр тоглоомнууд ш. Тийм бааз. Тийм байна. Тэгээ энэ бол яг хөвчлэн ийм дунд насны хүүхдүүдэд биш дандаа тийм жоох хүүхдүүдэд зориулсан тоглоомнууд байгаа байхгүй юу? Бүр бага насны хүүхдүүдэд. Заашаа орч хоёлаа ингэж манай хувийн хөвчлийнхэн бас гоё байгаа шүү дээ. Манай хотхнууд бас гоё болж байгаа. Монголд тий. Аха. Тэр нэг хогийн сав хэсэг нэ. Тэнд хогийн сав байна. Гэтэ бас нэг нөгөө нэг гоё юм солоох гэсэн ингэж шороог байгаад байгаа байхгүй юу? За энэ ингээд хогоо хайдаг газар нь. Одоо энэ ахын бэлдэж байгаа энэ том шуудаа болохоор зөвхөн цаас одоо том хэмжээний цаас гэж үдэн шүү дээ тий. Одоо нөгөө юуны цааснууд хайдаг юм шууд байна. Сая ачаа явж исэн тэндээс. За тэгээд хоолоо хайдаг юм нь дээрээс нь дотор нь пластика гээд бүгдийг нь ерөнхийдөө ингээд юу аж хайдаг. Хувааж. Энэ бол одоо ингээд бид нар кодо хийгээд ингээд кодо хийгээ мөнгө төлөөд энийг онгоолгоод энэ дотор идэх юмныхаа хогийг хаяад энэ шигээ юмнаа угаагаад аваад гарна гэсэн. За тэгэл энэ шигээ бүгдээр ингээд дандаа ангилж хайна. За энэ энэний дундуур орооч.
Энэ бол жишээлбэл нөгөө гал гарсан үед цүн галын машин зогсож дөрөвтэй гэсэн байгаа байхгүй юу? Энэ ингээд байр болгоны гадаа ингээд хийцэн. Биш өөр Өөр шахахгүй. Цүн асуудал үүсгэхэд одоо галын машин зогсоод уцаа эндээс зогссон. Оо маш зүг биш. Монголд яг нөгөө машин зогсол агуу муутай. Тэгсэн чинь нөгөө галын машин гарах гэж машин тавьсан. Тэгээд бас нэг тийм асуудал ярьжсэн шүү. Тэр нөгөө цаг хугацаа амар алдчих тийм. Нөгөө бүх тал дээр одоо төрөлд ч гэсэн яг мэрэгжлийн чанартай одоо хүмүүс нэлээд шалгах болохоор ингээд бүх юмаа төлөвлөөд төлөвлөснийхаа дагуу шийдлээ гаргасан. Тэр нь болохоор ингээд батлагдаад бүх одоо хувийн хвшлийнханд юу ч гэдэг ингээд мөрдөгдөд явдаг болохоор ийм зэгцтэй аяр ослоо бүх юм шийдсэн байгаа. Тийм одоо энэ жишээлбэл 119 гэдэг нөгөө галын машины юу. Тэнгүүд энд одоо бодвол энэ нөгөө статик юу нэг байгаа байхгүй юу? Энд шууд усан холбоод. Тэгээд ингээд асуудал үүсэх юм бол шууд ийшээ ингээд цацнаа гэсэн юм. Аа чи ингээд дээш намтай юу. Энэ ингээд гэрээ зэрэгцээ айл шиг хотхон. Тийм гоц. Нэг юм төдөө төвшин нөхөртэй ийм нэг тийм мондо зохион байгуулалттай айл шиг тийм хотхон. Айл тэгэхээр 2 3 хүн байдаг тийм. Тэгсэн учраас бүх юм зэгцтэй байлгаж болдог. Тэгэхэд энэ том хотхон хэдэн зуун мянган хүн амьдарч байгаа хотныг нэг гэр бүшгийн зэгцтэй байлгана гэдэг бас л том тийм хөдөлмөр шүү. Тэгээд нөгөө бүгд энэ нөгөө юутай дотор хаяа нөгөө холбоостой тэгээд оройч юм уу нэг 5 6 цагийн үед ингээд юу яадаг. Нөгөө нэг эндээс нөгөө ажилтдаг хүмүүс нэг юм уу одоо ингээд анхаарал мэдээ дандаа гаргаж байгаа шүү. Энэ гоё дахиад нэг сандал тийм. Одоо энэ доошоо бүх клубууд нь байгаа байхгүй фитнес, гольф, за дээрээс нь сагсны талбайга зүгээр энэ доогуура шийдсэн дандаа. Өө тэгээ энэгээр орох юм уу? Бэ нэгээрээ тийм. Тэгэл энэ доогуур ингээ яваа орно шүү дээ. Одоохондоо тэгтээ ашиглалтанд ороо байгаа. Ингээд доошоо яваа орчих байлаа. Тэгээд Б1-ээс дээшилж идэх үү? Ийшлээ. Энэ хараа энэ сандал энэ хэсэг нь үнэхээр гоё байгаа байхгүй юу? Тэгээд дээшээ гарчиж болох юм байна. Нэг давхар. Тэгээд доторх бүх юмнууд нь шийдэгдсэн. Хамдуудтай зориулсан бас тийм клаптай. Ингээд Club de Hue гээд клуб маань байна. Ямар гоё энэ. Одоо тэгээ удахгүй ашиглалтанд орох байхаа. Юмнууд нэгдэг байгаа ерөнхийдөө. Гоё юм гоё юм үзэх. Энэ цагаан чулуу амар гоё байгааз. Харин тийм. Надад энэ цагаан чулуу амар таалагдаад байгаа. Өнгө өгд юм шиг. Манай нөхөр чинь чулуунууд аваад цагаан бодгоос шүрчгний гэсэн ш. Тэр хажуудаа жижигхэн террастай. Тэгээ баахан чулуу авчраад тавьсан. Яа, ингээд ямар гоё. Сайн шуурхтай өвсөн зэгцэлээсээ энд ингээд наамгүй. За, ийшгээ ингээд орох юм бол сагсныхан талбай хань. Энэ доор сагсны талбай байгаа хгүй. Эдгээр даач одоохондоо онгоохоо байгаа. Тийм шүү дээ. Бүр том газар шүү дээ. Тэгээ фитнес, сагсны талбай, гольфийн сургалтын талбай гэд бүх юмнууд нь байгаа. За, ингээд шууд Б1 давхрынхаа одоо юу руу холбогдчихж байгаа ч граш руу ороод ирж байгаа байхгүй. Тэгээ нэг гоё юм нь юу гэж Солонгост ингээд граш нь өнгөө заяа. За. Одоо ингээд би энэ апартны нэг одоо газрыг ингээд худалдаж авлаа гэх юм бол таны граш өнгөө. Одоо би нөхөртөөгөө ингээ 2 машинтай байлаа гэж бодох юм бол тэр 2 машинаа бүртгүүлээл тэгэл тавьчин шууд. Тэгээд дуртай газар тавина. Өөрсний одоо энэ миний зогсоол, чиний зогсоол гэсэн юм өрдөөсөө байхгүй. Шууд. Тийм. Бүх юм нь тэрэнд нь багтцсан гэх юм уу? Зогсоол нь хүрхгүй байх гэж байна. Хүрхгүй байх гэж байхгүй. Б1 2 давхар ерөнхийдөө тэр чигээр зогсоол. Цэвэрхийн шарав тасгүй газраас гоё юм. Ингээл амьдралын чанарт нөлөөлөх юм бүх юм байгаа байхгүй юу? Ийшгээ ингээ Б2 давхар. Ямар том. Амар том байгаа. Тийм байна. Доотлоо тэр чигт нь ингээд зогсоол олгоод дээрээс нь клуб болгоод тийм. Тэгэл зөв зохион байгуулалт, зөв дүрм журам, зөв шаардлага. Тэгэл мэрэгчлэнүүд, төрийн ажилчид юу гэдэг бүгдийн зөв байхад тэгэл газар нутгийн хэмжээ, хүн амын тоо ямар ч хамаагүй байгааз ханд. Тэгэд одоо ерөнхийдөө Солонгос тэр чигээрээ ерөнхийдөө цахилгаан машин руу шилжиж байгаа. Маш их хэмжээний тийм миний цэнгэлдэг цахилгаан машин. Тэгээд ямар ч тийм нөгөө бензиний үнэр янз бүрийн юм авахгүй. Тэгэл нийт цэнгэлч юм бол 400 гаруй км явчихна. Тэгэхээр дотооддоо эднийх чинь зам нь маш гоё болчихлоо. Эндээс ямар ч асуудал байгаа. Тэгээд тогон машины ингээд цэнгэлдэг газрууд болохоор энүүгээр ингээд бүр шийдсэн. Бүх ингээд зогсоод тийм цахилгаан машины зогсоод жижигхэн машины зогсоолууд нь хүртэл дотроо ингээд бүгдээ ангилалтай заяа. Гэр бүлийн зогсоол нөгөө юуны зогсоол одоо хөгжлийн бэрхшээлтэй үний зогсоол гэдэг ингээд айлхан төрөлжүүлсэн. Одоо энэ жишээлбэл ингээд гэр бүлийн зогсоол байгаа байхгүй ягаан өвтэй гэх жишээний. За тэгээд хоёулаа манайхан хамтдаа орцгоё. Бүгдээ самирыг орж ирсэн. За манайхан орноо. Ингээд бүх юм утаснасаа удирдчихдаг. Одоо энэ хаалга маалга зүгээр шууд ингээл тэр нөгөө смарт гэх юм уу?
Одоо ингэ жоохон төгсөж байгаа л ингэ шууд нэгдэл тэгэл яваач. Энэ дээр нь топ бичих гээд байдаг байхгүй юу? Хаалга уцаараа ангаалах чингууд лефт өөр автнаас дуудагдана. Ингээд ирсэн байж байгаа одоо. Яг онгоож байгааз. За. Юу юм гоё. Материал нээр гоё байгааз. Тийм. Энэ гоё те зэгцтэй ингээ бүх мэдээлэлээ ингээ бүр. Тэгээ энэ чинь дотроо нөгөө нэг иргэдийнхаа амьдарч байгаа иргэдийнхаа юуг эргэлгчийг сонгож Монгол. Энэ нэг идэвхтэй байгаа л ажиллаа л тий. Одоо энийг тэнсүүхийн дарга гэсэн. Энэ бүр ингээ бүх мэдээллийг уншдаг багтай хүн оршиж чинь ингэж байгаа юм байна гэдэг ингээ тийм. Тэгээ ингээ лефтэнд нөгөө хүмүүстэй таахаа заавал мэдлэх хэрэгтэй. Оо тийм үү. Одоо нөгөө хамт амьдарч байгаа нэг хотод амьдарч байгаа хүмүүс гэдэг утгаараа амар гоё мэдлдэг. Биднэрт сурах хэршүүлэх юм их биш. Гэсэн чинь мэдлэх хэрэгтэй гэдэг чинь. За ингээд би танах эдэн давхар дэлдэг ч мэддэг шүү. Дараа сая харлаа ш. За тэгээд нэг орцсондоо хоёр айлтай. Ингээд энэ манай эсрэг талаа. Ингээд хоёрхоо айл. Тэгээд энэ манайх байна. Нэмэр гоё таттай таны хаалга. Тийм ээ нөө. Тийм байна. Яа, та түрүүлээд ороорой. Манай Сумья бүсгүй гэрт татсан байна. Гоё шүү. За тэгээд нэг гоё юм нь одоо манай энэ үүдний энэ шкафууд гэж ярьж байгаа шүү дээ тий. Аа. Эдгээр бүгдээр эдний өрдөөс бүх юм цаанаасаа. Тийм үү? Одоо энэ шкаф, үүдний шкаф, одоо энэ тойлтой, энэ ийшээгээ ингээл эдгээр бүгдээрээ яасан бэ? бэ? Чи авчи. Юу нөгөө ийм хөрхөн. Ихтэй танилцуулчих. Үүднийх нь одоо юмнууд за ийм тавилганууд нь одоо бүгдээрээ тэр чигээрээ цаанаасаа. Одоо энд бид нэр ингээд хийх юм баггүй. Энэ дандаа бидний манай хогнууд байгаа. Тий. За тэгээд хөрхөн тоглоом байна. Тавчгны 50 гэж. Биш бүх юм харсан байна. За ингээд бүгдээрээ. За эндээс болохоор бас ингээд юу? Энийг битээ худалдаж авсан ширээгээ. За энэ тек тэгэл энэ тэр чигээрээ цаанаасаа бүгдээрээ эдгээр энэ цаанаасаа ингээд опшн гэж ярьдэн шүү дээ. Эдгээр нь бүгдээрээ ингээд цаанаасаа. Энэ аяг угаагч нь бас цаанаасаа. Тэгэхээр хүн бол зөвөр шууд ингээд галтайгоо бүх ингээд сервант юмнууд ингээд байждаг. Энэ галтайгооны тавилганы материалыг та нар ямар гоё гэж бодож байна. Маш цэвэрхэн. Тэгээ энд болохоор бас одоо баах юмнууд ингээд чигчтэй битээ. Ямар жоохон цэгцэлж амжааг байгаа. Гоё штэ. Ийм гоё юм да. Тэр хэсгийн гэрлийг яаж асаад байхөө? Цанхан нөгөө илүү гоё том болохоор харин цэлгэр хэдүүлээд сая ингээл яг энэ хэсгүүдээр аялсан штэ тий. Ингэж харагдаж ин дээрээсээ. Ингээд энэ орчны бүх байшин бүх хотхон нь шин. Тэгэл яг насны хүүхдэд зориулсан сургуулийн ямар сургууль байх хэвээр тэр нь заавал байх хэвээр гэж байна. Эсвэл гоё юм том цаг гоё юм аа тий. Тэгээ бид хоёр хань хөшиг одоо тэр урдаас ингээд харагдах юм байхгүй байгаа юм чинь. Хөшиг хийж хаагаад байх вэ гэж бодоод одоохондоо хөшгөө. Энэ хідэн төгрөгийн цэцэг гэж бодож байна. Энэ би нөгөө купанаас энэ цэцэг аваад санагдаад тэгсэн чинь 8800 вон 20,000 төгрөг шүрхгүй. Тийм биш. Ваар аваад би одоо хийх гээд бэлтэж байгаа энийг. Амар хэм том байгааз. Тэгэл өнөөдөр захиалал маргааш хүрээ. За ингээ манай хоёрын унтлагын өрөө байна. Тэгээд цаашаа ийшээгээ дресс рум. Тэгээд энд нэг 0 бас байгаа. За хальт харуулчих. Тэгээ ийшээгээ ингээд хүчний өрөө нь эндээ байгаа. Тэгээд энд ингээд нэг шүшүүр 0-тай. Амар цэвэрхэн байгааз. Цэвэрхэн ингээд будаг шудаг гэл ингээл ийшээгээ балконтой. Өчгөн балкон байгаа. Энэ ингээ бүх юм цаанаасаа энэ мэн ингээ агаарчлах цэвэршүүлэгч одоо юу гэдэг те өлөгдөг юм бүх юм цаанаасаа. Баяр хүргэе. Баярлалаа орсон байна. Гоё байна. Ажилдаа явж байгаа. Өөрөө их ажилсаг. Нөхөр нь бас их ажилсаг. За энэ өрөө болохоор маань нөхрийн тоглоомны өрөө. Тэр хараа нөхөр нь ингээ тоглоомны өрөө. Өөрийнхөө өрөөг ингээ тогтжуулаад байгаа. Сандал мандал нь тий. Яа яг л тоглоомны өрөө байна да. Хөө тэр чихвч бүр хосоор нь тавьсан.
Энд чи тоглож байхад зурагтаа үзээс очих тий. Үгүй энэ зурагтаар тоглоно. Компьютероор тоглоно. Зурагт компьютер хоёулангаар. Тоглоомны талаар ямарч ойлгохгүй байгаа байхгүй юу. Энэ ингээд миний өрөө. Энэ зочны өрөө. Тэгээд энэ Зочны өрөө нэ. байна. Миний өрөө. Тэгэл наа тэгээд байгаа шүү дээ хөөрхөн. Төрсөн дүү шиг байдаг шүү дээ. Би ч нөгөө эмэгтэй дүү ихч байхгүй. Тэгэл дандаа юм хөөрхөн. Энэ бас амар гоё шийдэл санагдаад байгаа байхгүй надад. Энэ ингээд энэ хаалганы хоёр талд хоёуланд нь байгаа заяа. Ингээд наашаага савж хаагдахгүй юм хизээч. Хүй тийм шүү дээ. Тэнгүүд хоошоо ингээд ингэсэн чи савхдахгүй. Энэ ингээд хойноос ингээд яваач. Ингэж амар зөөлхөн гэсэн. Тийм байна. Тийм шин шийдэл юм шиг үлээ. Сая энэ апартмент би харсан. Тэгээд энэ дотор бас ийм хуцсны шүүгээ энэ бас цаанаасаа. Одоо юуны цочны өрөө цочтын юм байна. Эдгээр бүх ийм нөгөө сервант одоо хуцсныхын шүүгэнүүд дандаа бүгдээрээ цаанаасаа. Энэ ингээд нөгөө цаанаасаа хийсэн. Тэгээд хамгийн гол нь ингээ бүх деталууд байгаа байхгүй юу? Шүүгэн, гоё зэгцтэй гэсэн ямар ч зөрүү байхгүй. Материал нь амар гоё гэх юм уу те? Юмнууд материал. Гэтэ энэ ч одоо ингээ зүгээр л нэг энгийн айл байхгүй юу? Энгийн л апарт гэсэн үг. Нэг энгийн бид нэг газар апарт авахд л юм байхгүй. Гоё юм. Гоё юм. Баяр үргээ. Баярлалаа. Мундаг шүү. За ийм байна хүмүүсээ. Баярлалаа Самья. Гэр бүлд нь амжилт хүсье. Амжилт хүсье. Ажилд нь амжилт хүсье. Гоо сайхны ертөнцөөр тавтай морилоорой. Шинэ ертөнц рүү орсон. Шинэ ертөнц рүү манай кино урлагийн салбараас гоо сайхны ертөнц рүү орсон юм бүсгүй байгаа. Тэгээд ажиллаж байгаа компани нь entertainment, гоо сайхан, fashion гэдэг олон салбаруудад юм ажилладаг. Тэгээд хамгийн таалагдсан нь гой бүтээгдэхүүнүүд надад ингээл үзүүлэл зарж байгаа, борлуулж байгаа, Монгол санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд нь дандаа эрүүл мэндийн шаардлага хангасан, солонгостой нэр хүндтэй болсон, тэгээ олон хүмүүс хэрэгэлсэн тийм бүтээгдэхүүнийг ингээд санал болгоод захиралдаа манай Монгол руу оруулъя л гэж санал тавьсанд баярлалаа. За би бас баярлалаа. Маш олон хүмүүс авч хэрэглэж байгаа. Тэгээд амар сэтгэл өндөр байгаад нь маш их баяртай байгаа. Тийм шүү дээ. Би хүртэл маш өндөр байгаа. Харин тийм. Би бүр өөрөө хэрэглэжэл за энийг өстө охиндоо авч өгөх юм байна. За энийг тэрэндээ гэж найзуудтайгаа бодоол. Тийм. Аваад байгаа. Наад би үр дүнгээ сар явчаад ирэхэд үр дүнгийг хамсчаад ирсэн байгаа. За тэгээд олончтой баярлаа. Зүгээр шүү дээ. Маш олон жилийн өмнө намайг киногоо анх гаргаад ирж байхад танилцчихсэн урлагийн сургуулийн оюутан охин байна. Тэгээд өнөөдөр хүнтэй суугаад гэр бүл болтол нь ингээд гоё төрсөн дүү шиг, сайхан найз шиг ингээд явдаг юм гоё охин байна. Амжилт. За баярлалаа. Танд бас амжилт хүсье.